Өнөөдөр Монгол улс үгүй хамтаагаа адилхан 3 сая орчим жуулчин авч чадвал энэ салбар өрсөлдөөнгүй салбар маань бол ер нь заавал энэ дагсан байдаг. Бид нар Шингисийн дүүг 13 дугаар зуун яриад энэ дотроо л үзээд байдаг. Өрөндийнх нь бид нарыг жоохон томор хайдаж байгаа шүү дээ. Таалагдсан сонгогчдын саналыг авах гэсэн юм нэг уралдаанд популизм их явагдах юм л. Уншигч нь хүний ухаан өгч байгаа. Эргээд үр ашгийг нь Монголын нийт ард түмэн бүх улс орны эдийн засаг доош унаад хөрөнгөний зах зээлүүд унжихад Монгол ганцаараа ногоон бил асч чадсан. Та оюутлогоо төслийн түүзэд байсан тийм ээ? Эдийн сэдвийн оны үед байлаа та? 13-аас 16 хүртэл ер нь бол одоо хамгийн хүнд үе байсан даа гэж би бодож байгаа. Баяжуулах үйлдвэр ашиглалтанд орох болцсон, үйлдвэрлэлээ эхлэх болцсон, зэсийн үн унтсан, зардал хэтэрсэн. За тэгээд хоёр тал арбитрт очиход бэлдсэн, хоёр тал хоёлоо ингээд бүх юмаа бэлдээ сууж исэн. Дээр нь татврын маргаан үүссэн. Их л олон асуудал байсан. Яг тэр үед л ажилласан л. Чи нэг засгийн газар улаан сайд энэ нөгөө хэн тэрвиш тавгүй хоёр чинь тэрвиш тавгүйч тэр үед шадар сайд байсан. Энэ хоёр орж ирээд бас шалгалт хийсэн тий. Тий. 3 сайтай хамтарсан ажлын хэсэг гаргасан байгаа. Ягаад гэвэл нөгөө гэрээний хэрэгжил хэрэгжижсэн учраас. Тэгээд тэдний хувьд бол feasibility гэдэг өгчөө өөрөө зөв боломжийн судалгаа, таамаг гэсэн үг байхгүй. Энэ бол зөвхөн таамаг юм байна, боломжийн судалгаа юм байна. Техник эдийн засгийн үндэслэл бол өөрчлөгдөж болно. Ягаад гэвэл зэсийн үн унлаа, өслөө, дагаад тэзээ өөрчлөгддөг. Манайд яадаг вэхээр соёлын маш том ялгаа байгаа юм л та. Нөгөө зөвлөлтийн үед Оросоос авцсан техник эдийн засгийн үндэслэл бол хөдөлшгүй юм аа. Тэрийг бүр хатуу барих хэрэгтэй. Хатуу барих хэрэгтэй, ойлголттой. Гэрээ бол өөрчлөгдөж болно. Нөгөө тал нь болохоор хөрөнгө оруулалтын гэрээ бол өөрчлөгдөхгүй. Гэрээ бол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Техник эдийн засгийн үндэслэл бол өөрчлөгдөж болно гэсэн ийм л байр суурьтай байхгүй. Тэгэхээр хоёр өөр соёлын одоо нэг тийм маргаа яваад байгаа байхгүй. Айлч гэрээн дээр нэг айхтар тийм зардал хэтэрсэн бол яах юм бэ гэсэн зохицуулт бол бараг байхгүй. Тий. Яг ойролцоогоор нэг 4 тэрбум доллар оруулах юм байна шүү гэсэн ганц л тав байд. Тэр 5.1 гэдэг бол техник эдийн засгийн үндэслэлээс гарч ирж байгаа юм л да. Тэгээд энэ техник эдийн засгийн үндэслэлийг бол авийнхаа майнс үед хийсэн гэж байгаа байхгүй. Тухайн үед батлагдсан. Тэгээд яах вэ? Манайхан чинь 2009 оны 10 сарын эхээр гэрээгээ зурсан байдаг шүү дээ. Тэгээд тэзүүг нь хүлээж авахдаа эрдэс соёлын мэрэгжлийн зөвлөлдөр хүлээж авахдаа 6 сарын дараа буюу 2010 оны 3 сарын 25-нд л хүлээгээд авцсан юм байлээ л дээ. Тэгэхээр тэзүү дээрээ тоогоо яг ингэж тохирохоос өмнө л гэрээгээ зурчихгүй. Одоо 2002-2003 он хавцаа бол лицензүүд авцсан юм билээ. Тэгээд нэгэнд ашиглалтын лицензээ авцсан компани бол яг үндэ бол тэр гэрээ байнууд хэцүү намаагүй л байна. Аль 2002-2003 онд бид нар санаачлах нөгөө хөрөнгө оруулагч талдаа алдчихж байгаа байхгүй. Тэгээд тэрний араас дандаа юм нөхөж хийсэн. Улс төрчсөн мэдэгдлүүд, татвар, зардлын маргаан, үл ойлголцол зэрэг олон хүчин зүйлээс оюу толгой төсөл хэсэг хугацаанд зогссон. Үүний үр дүнд хэн ч хожоогүй. Харин ч хоёр тал хоёулаа алдагдалд орж байсныг гэрчлэх баримт олон бий. Тэгээд тэр нөгөө Дубай явж нэг тэрийг одоо зарим нь болохоор гэрээ гэдэг, зарим нь болохоор зөвхөн ажлын графикт өөрчлөлт оруулсан гэдэг. Яг юу альны энэ тэр? Дубай гэрээч гэдэг төлөвлөгөөчд бол яг миний хувьд бол энийг би хамтын ажиллагааны санамж бичиг гэж харддаг. Хамтын ажиллагааны санамж бичиг. Эсвэл харилцан ойлголцлын санамж бичиг гэдэг. Энд бол сайд нар гараа өсгөх зураагүй. Энд бол зөвхөн хувь нэмлэгч компаниудын зарсан. Энэ бол зөвхөн бизнесийн зарчим л байхгүй. Хүмүүс гэрээгээд маш их муулдаг. Би хүмүүстэй уулзч үзсэн. Та уншиж үзсэн гэж үзээгүй л гэж. Та тэгээд уншиж үзээгүй чи яагаад энийг муулаад байгаа юм гэр. Угаасаа муу болсон юм чинь. Тэгээд та одоо ингээд өөрийн гэсэн одоо тарихтай хүн, оюун ухаантай хүн тий. Наадхатай яг ингээд өөрөө ингээд шүүмжлэлт ухаанаар хандаад ингээд уншаад үзээч. Ажи надад яриад өглөдөг. Тэгээд тэр чинь нууц штэ гэж. Нууц юм уу? Үгүй. Нууц биш. Нууц бишээ бис. Тэр чинь яг зургдангуутай засаг юм энэ дээр тавигдсан. Одоо ч байх штэ. Хүмүүс одоо нөгөө Google руу ордог штэ, тайлтын систем руу ороод оюу толгой тэгээд далд уурхай засаг гэл энэ үгнүүдийг түлхүүрнүүдийг хийгээд орох юм бол гараад ирнэ. Англи хэлбэрт сийл байгаа. Тэр чинь нөгөө туркос хэлний веб дээр одоо хүртэл байгаа л байхгүй. Оюу толгойн веб утас дээр байгаа. 2015 онд гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлаагүй байсан бол Монгол улсын эдийн засагт 5 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт нь орж ирж
хүнд үеийн амь тариа болохгүй байсан. Бид олон улсын валютын сангийн хөтөлбөрт бүр хүнд нөхцөлтэй хамрагдах байсан дүр зураг харагддаг. Тус гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө батлагдаж, оюу толгой төслийг гацаанаас гаргасан нь гэрээний хоёр талд хоёуланд нь ашигтай алхам болсон юм а. Ногооны аж ахуй төмс тавьдаг байлаа гэж үү. За төмсөө ухаад гаргах юм даа. Яг гаргаж ирэл хэллээ шүү дээ. Пүүн дээр тавил та шороотоо нойтоо. За тэрийг аваад явж ирлээ. Тэр чин замдаа ууршин, шорооноосоо сална, хатна, хөнгөрөөд очино. За хотод авирлаа. Хотын ресторан тэр чин өөртөө хальсна. Хальсыг авчиад угаагаад үлдсэнийг хиллээд тэгэд танд мөнгө ичв. Тэгэхээр та аль дүнгээс нь татвараа өгөл танд шудрагу. Одоо эцсийн бүтээгдэхүүнээсээ л өгсөн дээр шүү дээ. Ахил манай улсын хууль яадаг вэ гэхээр дөнгөж ухаж гаргаал тэр нойтон шороотой байхад тэндээс нь авдаг байхгүй. Олон улсын чиг яадаг вэ гэхээр эцсийн бүтээгдэхүүнээ тодорхойлцсон байдаг учраас хуурай олгоод цэвэршүүлээд ингээ хамаагүй хөнгөн болцсон юмс авдаг байхгүй. Тэр үйлдвэрлэгчийн хувьд бол мэдээж тэр эцсийн бүтээгдэхүүнээсээ роялти төлөх нь татвар төлөх нь ашигтай байдаг. Дубайн гэрээ буюу оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөг хууль бусаар очиж зурсан мэт мэдээлэл мэрсэр явдаг. Гэтэл үнэн хэрэгтээ Улсын хурлын 2014 оны 34-р тогтоол, 2015 оны 41-р тогтоолын дагуу 2015 оны засгийн газрын хуралдаанаар удаа дараа хэлэлцсэний түнд хуулийн хүрээнд байгуулагдсан байдаг гэдгийг энд онцолъё. Ер нь бол манай нэг нийгмийн уур амьсгал чинь тийм болчихлоо шүү дээ. Тийм муу талаас нь илүү авдаг. За тэгэл бүх юм хувилдаанаар явдаг энэ тэр тэгэл гадныханд мүлжүүлээд ингээд яг ингээд өөрсдийнхөө эрүүл сарвал ухаанаар ямар нэгэн тийм хин нэгэн одоо сонгуульд ялгсан улс төрчийн тэр нэг санаатаа явуулж байгаа тэр мессежд автахгүйгээр яг өөрөөс хараад үзсэмээр байгаа юм л да манай одоо нийгэмд байгаа хүмүүс. Тэр хүмүүсээс би нэг л юм асуумаар байгаа. За 11 сая төгрөгтэй байлаа. За 11 сая төгрөгтэй байж байгаа нэг бүглүү сумд очлоо. Тэгээд тэр сумд очиод нэг засаг даргатай гэрээ хэлээд за би танаа сумд би Улаанбаатар хотоос ирсэн хотын иргэн. Танаа сумын ёс заншлыг мэдгүй. Гэхдээ би бол надад мөнгө байна. Танаад одоо нэг юм чицраны ч юм уу эсвэл одоо гүзээлжихний ч юм аж ахуй хэрэглээ. Тэгээд засаг дарга заа тэгээ та одоо ажлын байр бий болох юм байна. Бид тэр ингээ ашигтай ажиллахаараа ашигаасаа 34% авчаа ингээд хамтраад эхлэе. Харин их ингээл явж ирсэн чинь ирээл за танах зардал төрсэн маань хаана гар одоо энэ хүнийг ажилдаа энэ юм нийлүүл те. Тэгээ танах татвараа бага төлсөн байна. Танах ашигтай ажиллаж ашигаа шилжүүлэхдээ ашигаа нуусан байна. Тэгээ би хэлнэ шүү дээ. Нөгөө хөрөнгө оруулагч маань хэлнэ шүү дээ. Заавчлаараа би 11 сая төгрөг оруулсан байна. Танаа юун дээр чинь нэг 100 хүнийг ажилтаа болгочтой сум дээр чинь. За тэгээд одоо миний олсон орлого бол ердөө 6 сая төгрөг байна. Өнгөрсөн одоо 3-4 жил би бол 6 сая төгрөгийн л орлого бол. Яг оюутлогоо дээр бол 5.5 тэрбум доллар л доо. 11-ийн гаргаж 5. Тэр ашигын төлөө ярих бол эрт байна. Дээр нь одоо 11-ийн нөхөт хийх. Дээр нь анх засаг ноён тантай ингээд тохирч явахад энэ гадагшаа шилжүүлж байгаа мөнгийг бол одоо газар нутгийн зарчмаар гэж анх тохирсон. Энийг цөмөр бол ингээд докторжуулсан байгаа. Гэтэл та нар 11 он тэр хуулиа өөрчлөөд одоо их усрын зарчимтай болгоцсон. Тэгээд би одоо нөгөө анх тохирсон хуулиараа докторжуулсан хуулийн дагуу явахаар та нар намайг хууль зөрчсөн гэд гэмт хэрэг түлхээд байна гэж одоо хэлнэ шүү дээ. Тийм үү? Би яагаад 11 сая төгрөг оруулчихад яагаад дөнгөж 6 сая төгрөгийн орлого болчиход тэгээд тэрнийхээ та нар бол 2 сая төгрөгийг аль хэдийн авцсан баг. Одоо Монгол Улсын засгийн газар бол аль хэдийн 2 тэрбум доллар авцсан байгаа шүү дээ. Нөгөө нэг янз бүрийн ашиг нийгмийн дадлага шинэ төлөв. Юу ч гаргаагүй гэж. Би бол хөрөнгө оруулалтаач нөхөөгүй байна. Тэг яагаад та нар намайг одоо хууль зүйцэн гэд гэмт хэрэгтэн гэдэг байгаа юм бэ? Тэгээд нөгөө хүн хэлж байгаа шүү дээ. Тэр засаг нь энэ чинь өөр хүн байсан юм ээ. Одоо би өөр засаг юм байна. Тэр үе чи хууль өөр байсан. Одоо хууль өөрчлөгдсөн. Та хууль зөрчсөн. Гэж сууж байгаа байхгүй. Хэрвээ цаашдаа бид нар яг олон улсын зарчмаар явъя гэж байгаа бол тэ ийм байж болохгүй л дээ. Монгол улс бол ганц оюутлогоо биш шүү дээ. Тэгээ оюутлогоо одоо ингэж буулгаж явах чинь гэж Монголынхаа макро эдийн засгийг бол унгаж болохгүй. Мэдээж хардах сэрдэх юм байгаа бах. Энийг бол мэдээж юу одоо тэр хууль хяналтын байгууллагууд шалгах бах. Тэгээ хамгийн гол нь шударга байгаас манай одоо хууль манай энэ нэгтлэн бодох бүртгэлийн стандартд бол болохгүй юм бол зөндөө байгаа.
олон улсын стандарт бол ингээ хөгжөөд явчлаа. Энэ хоёрын хооронд бол зөрүү байгаа. Тэгэхээр мэдээж татврын маргаан бол хідэр байдаг. Дубайн гэрээгээр Монголын тал 53% өгөөж хүртэж байгааг олон улсад нэр хүнд бүхий хөндлөнгийн үнэлгээний компани болох Sherman Sterling болон Comparator Limited-ийн дүгнэлтээр баталгаажсан. Хэрв хоосон улс төржиж оюу толгоогоос ямар нэг татвар нэмж авахыг хүсвэл Монголын тал аль нэг орлогоосоо нөгөө талдаа буцааж өгөх асуудал үүснэ. Яагад гэвэл хоёр тал 53-47 гэсэн харьцаагаар өгөөж хүртэнэ хэмээн тохиролцоо. Ер нь бол оюу толгой байсан учраас манад бол нэлээд олон гэж банкуд орж ирж байна. Оюу толгой байгаа учраас манад бол энэ ноц тий олон улсын валютын сан эдгээр бол ингээ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байхгүй тий. Тэгээд дээр нь манайх бол тухайн үед бол төлбөрийн тэнцлийн асар том алдагдлалд орсон байсан шүү дээ. Ерөөсө хөрөнгө оруулж ирэхээ болцсон. Одоо бол ингээ жилд 1 тэрбум доллар орж ирээд байна шүү дээ. Энд чинь өөрөө нөгөө долларын хашинд бол нэлээд том байдал үүсгэж байгаа юм. За дээр нь хэрвээ оюу толгойн одоо гүний урхаан бүтээн байгуулалт яваагүй бол энгийнээр бодоход 7000 хүн бол ажиллахыг сууж байгаа. Маш олон ханган нийлүүлэгч нар бол ажиллахыг сууж байгаа. Оюу толгой бол жилд нэг 700 орчим сая долларын худалдаа авалтыг бол Монгол улсад хийж гэнэ гэж үздэг. Мэдээж одоо далд урхаан бүтээн байгуулалт бол тусдаа нэмэлт мөнгө орж ирж шүү дээ. Энэний цаана бол маш олон одоо ханган нийлүүлэгч нар ажлын байртаа болж байгаа. Тэгэхээр энэ эдийн засагт хэлэхэд бол маш чухал нөлөө үзүүлж байгаа л та. Оюу толгой компани Монгол улсын эдийн засагт оруулсан хамгийн том хувь нэмэр нь Монголын компаниудаас худалдаж авсан бараа үйлчилгээ юм. Монгол улсын хөлийг 2.6 удаа бүтэн тойрох буюу 21830 км зам барих. Эсвэл 190 ширхэг нарны гүүр барихтаа тэнцэх 9.5 их 80 төгрөгийг 2010-аас 2017 онд оюу толгой компани дотоодын худалдан авалтандаа зарцуулжээ. Өнөөдөр Монгол улс үгүй хамтаагаа адилхан 3 сая орчим жуулчин авч чадвал энэ сар Өрсөлдөөнгүй салбар маань бол ер нь заавал энэ дагсан бид нар Шингисийн дүүг 13 дугаар зуун ирээд энэ дотроо л үзээд байдаг. Өрөндийнх нь бид нарыг жоохон томор хайдаж байгаа шүү дээ. Таалагдсан сонгогчдын саналыг авах гэсэн юм нэг уралдаанд популизм их явагдах юм бол уншигч нь хүний ухаан өвчтөг байна. Эргээд үр ашгийг нь Монголын нийт ард түмэн бүх улс орны эдийн засаг доош унаад хөрөнгөний зах зээлүүд унжихад Монгол ганцаараа ногоон бил асч чадсан.